Хэрхэн төслийн гэрээ бүртгэх вэ? Барилгын төсөл цэснээс гүйлгээ хэсгээс төслийн гэрээ бүртгэхийг сонгоно. Нэмэх тэмдэг дээр дарж бүртгэн үү? Гэрээний нэрийг оруулж өгнө. Гэрээ байгуулах төслийг сонгоно уу? Гэрээний эхлэх дуусах огноог оруулна. Аль компаниар гэрээ хийгдэж байгааг сонгоно. Гүйцэтгэгчийг сонгоно. Хэрвээ жагсаалтад байхгүй тохиолдолд нэмэх тэмдэг дээр даран бүртгэх боломжтой. Гүйцэтгэгчийг төлөөлөх ажилтны нэрийг оруулна уу? Нэмүү үртгийн албан татвар гайл болон баримт байгаа эсхийг сонгох боломжтой. Харилцах данс хэсэгт гэрээн дээр орж ирсэн мөнгнүүдийг гаргах данснуудыг тохируулна. Харилцагчаа сонгоно. Харилцагч тань жагсаалтад байхгүй бол нэмэх тэмдэг дээх даран бүртгэн үү? Банкаа сонгоно уу? Дансны дугаарыг оруулна. Ажлууд хэсэгт гүйцэтгэх ажлуудыг оруулна. Ажлын нэрийг оруулна. Хэмжих нэгж тоо хэмжээ нэгж үнийг оруулна. Төлбөр хэсэгт гэрээн дээр гарах төлбөрүүдийн задаргааг оруулна. Тайлбар. Гүйцэтгэлийн дүн. Барьцаа хувь. Хадгалах товч дээр дарснаар гэрээ тань амжилттай хадгалагдана. Хэвлэх товч дээр даран гэрээг хэвлэх боломжтой. Файл сонгох дээр даран хэвлсэн гэрээг хавсаргах боломжтой. Гэрээний лавлгаа хэсгээс та бүх гэрээний дэлгэрэнгүй харах боломжтой. Мөн та шинэ гэрээ бүртгэхийг дарж шинэ гэрээ бүртгэх боломжтой.